За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийн хичээл дээр болохоор бүгдээрээ Aufbauгийн зарчим гээд энэхүү зарчмыг үүсгэх гээд байна. Aufbauгийн зарчим. За тэгэхээр энэ зарчим яг яагаад те бид нар өнөөдрийн хичээлийг үүсгэх хэрэгтэй вэ гэдэгт талаараа эхлээд ярилцъя. За тэгэхээр орчлон дэлхийд бол бит гэдэг зүйл байдаг те. Тэрхүү бит чинь болохоор юунаас тогтдог лээ? За жишээ нь мөс гэдэг бит байлаа. Тэр мөс чинь юунаас бүрдэж байгаа лээ? Ус те ус буюу ус гэдэг бодисоос бүрдэж байна. Бодис нь цаашаа юунаас бүрдэх вэ? Мөн үү? Молекул мөн үү? За бодис ингээд цаашаа молекулаас бүрднэ те. Бит гэдэг чинь бодисоос бүрддэг юм байна. Бодис гэдэг чинь молекулаас бүрддэг юм байна. Молекул гэдэг чинь цаашаа юунаас бүрддэг? Башаа ороо гарч өрдөхгүй. За тэг яагаад гэж байгаа лээ? Зүгээр үү? Дэлсэн харагдахгүй байна уу? Харин харагддаггүй. За тэг. За ер нь дэлс харагдахгүй хөхтэй бол орчоод биш гарчгаад бүгдээрээ ороод ир. За тэр хүүхдүүдээ ийм юм байна. Бит гэдэг чинь бодисоос тогтдог юм аа. Бодис гэдэг чинь молекулаас тогтдог юм аа. Молекул гэдэг чинь атомоос тогтдог юм аа тий. Атом гэдэг чинь юу вэ? Бидний судлаад байгаа нөгөө ус дөрвч, хүчил дөрвч, азот гэх мэт. Атом гэдэг чинь өөрөө химийн элемент юм аа мөн үү? Ганцхан ширхэг химийн элемент байх юм бол тэрийг бол атом гэж хэлээд байна л гэсэн үг. За тэгэхээр бодисыг бүрдүүлж байгаа хамгийн жижиг хэсэг чинь болохоор яг нь атом буюу химийн элемент юм байна. За тэгэхээр хүүхдүүдээ атом гэдэг чинь болохоор дотроо хоёр хэсгээс бүрддэг ээ. За эхнийх нь болохоор цөм. Цөмийг тойроод электрон байрлнаа гэж хэлж байгаа юм. Электрон байрлнаа. Цөм гэдэг чинь дотроо юу хоёроос бүрддэг вүлээ? Нэг нь протон. Нөгөөх нь нейтрон тий. Цөм гэдэг чинь протон, нейтрон хоёроос бүрднэ. За тэгэхээр атомыг бүрдүүлж байгаа эгэл хэсгүүд нь болохоор ямар эгэл хэсгүүд байна вэ? Атомыг бүрдүүлж байгаа эгэл хэсгүүд. Битийг бүрдүүлж байгаа хамгийн жижиг хэсгийг атом гинэ тий. Атом ч болохоор бас юм хэсгүүдээс бүрддэг шүү дээ. Тэр атомыг бүрдүүлж байгаа хэсгүүдийг болохоор юу гэж байгаа лээ? За атом нь болохоор протон, нейтрон, электрон гэдэг хэсгүүдээс бүрдэн мөн үү? Протон, нейтрон, электрон гэсэн хэсгүүдээс бүрднэ. За тэгэхээр одоо бүгдээрээ ингээд атом гэдэг чинь протон, нейтрон, электромоос бүрддэг юм аа гэж жишээ нь кали гэдэг элемент чинь дис дугаар 19 тий. Эхний давхранд нь 2 электрон, дараагийн давхранд нь 8 электрон, тэрний дараагийн давхранд нь бас дахиад 8 электрон тий. За бас дахиад 8 электрон тэгээд тэрний гадна 1 электрон байд юм аа гэд үзсэн шүү дээ. За тэгвэл литий гэдэг элемент чинь дис дугаар 3 эхний давхранд хэдэн электрон байх вэ? 2 электрон байна. Хоёр дахь давхранд хэдэн электрон байх вэ? 1. 1 электрон байна. За бид бүхний мэдэх натрий гэдэг элемент дис дугаар 11 эхний давхранд хэдэн электрон байх вэ? 2. 2 дахь давхранд хэд байх вэ? 8. 3 дахь давхранд хэд байх вэ? 1 байна гэд. Тэгэхээр энэ бол нэг юм тогтсон дүрмийн дагуу яваад байгаа зүгтүүдээ. Одоо үейлэх системийн номер 1-р элементээс 20-р элемент хүртэлтэй үейлэх системийн дугаараар нь 1-ээс 20-р элемент хүртэл ямар дүрм явдсан бэ гэхээр эхний давхранд 2 электрон байд юм аа. 2 дахь давхранд 8 электрон байд юм аа. За тэрнээс цаашаа ингээд хамгийн ихтэй 8 электрон байд юм аа гэж те нэг юм дүрм утсан. Энэ болохоор үейлэх системийн 1-ээс 20-р элементтэл хамаатай дүрм. Үейлэх системийн эхний 20 элементтэл яах нь эхний давхранд 2 электрон байдгийг, 2 дахь давхранд 8 электрон байдгийг, тэрнээс цаашаа 8 дүүрд юм аа тий. Одоо бидний үзсэн байгаа энэ дүрм бол яах нь эхний 20 элементтэл хамаатай дүрм юм байна. За тэгэхээр ямар ч үсэн хүүхдүүд минь эндээс бит гэдэг чинь бодисоос тогтдог, бодис гэдэг чинь молекулаас тогтдог, молекул гэдэг чинь атомоос тогтдог юм аа тий. Атом ч болохоор цаашаа юунаас тогтоод байгаа лээ? Атом гэдэг чинь одоо нөгөө бидний мэдж байгаа химийн элемент шүү дээ. Тэр химийн элемент маань цаашаа юунаас бүрдээд байгаа лээ?
Протон, нейтрон, электрон. тий ер нь бол протон, нейтрон, электрон гурваас тогтоод байна тий. За тэр протон, нейтрон хоёр ч юм нийлээд цөмийг бүрдүүлж байгаа тий. Харин электрон гэдэг чинь цөмөө тойроод эргэлж байгаа. Тэгэхээр цөмийг тойрч эргэлдэж байгаа электроны талаар өнөөдөр бүгдээрээ үзэх гэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл яах юм? Одоо ингээд цөм бол ингээд голдоо байд юм байна тий. Цөмийг тойроод болохоор электронууд ингээд эргэлдэж байд юм байна. За тэгэхээр хүмүүсийн цөм гэдэг зүйлийг тойроод электронууд ингээд нэг юм энэ бүрхийн одоо юу юм бол эднэр электроныг ингээд өөр дээрээ суулгах. Давхраа тий. Тэр цөмийг тойроод электрон гэдэг зүйл чинь нэг юм давхраан дээр сууж байд юм байна. За энэ давхраа нь нийт хэд байд юм бэ гэхээр 7 байдаг тий. Электрон бол яах нь давхраа нь 7 давхраа дээр сууж байдаг тий. Тэнцүү давхраа. За давхраа нь хэд байд юм бэ гэхээр нийт 7 л байд юм байна гэсэн үг. За энэ талаар өнөөдөр бүгдээрээ үзнэ. Өөрөөр хэлбэл энэ давхраанууд дээр электрон яаж байрладаг юм бэ гэдэг талаар үзэх гэж байна. За тэрнээс өмнө хүүхдүүд энэ хэсгийг дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд авчих нь шүү. За үргэлжлүүлье. За тэгэхээр ингээд цөмийг тойроод бол 7 давхраан дээр электронууд оршдгийм байна тийм ээ. За тэгэхээр энэ электронууд яаж оршдог юм бэ гэдэг талаар одоо бүгдээрээ үзцгээе. За тэгэхээр хүүхдүүдэд цөмийг тойроод давхраа гэж байрладаг. Давхраан дээр болохоор электронууд орбитал гэдэг зүйл дээр суудаг. За одоо энэ бөөрөнхий энэ гантел хэлбэртэй те эдгээр нь болохоор ингээ орбиталууд ахна шүү дээ. За энэ орбиталууд нь ямар хэлбэртэй байж болд юм бэ гэхээр хардаа Шин дахиад нэг удаа хэлээд үгүй. За ингээд атомын голд цөм гэж байд юм тий. Цөмийг чинь тойроод ингээд давхраа гэдэг зүйл оршиж байгаа тий. Жишээ эхний давхраан дээр 2 электрон, хоёр дахь давхраан дээр 8 электрон, гурав дахь давхраан дээр 8 электрон гэх мэт сая ярилцчихсэн шүү дээ. Тэгэхээр цөмийг тойроод давхраа гэж байдаг. Давхраан дээр болохоор орбитал гэж байдаг. За тэр орбитал дээр электрон суудаг гэсэн үг. Орбитал дээр электрон яхав очирч оршдог юм байна. За тэгэхээр энэ орбиталууд нь болохоор юм бөөрийнхий хэлбэртэй байж болно. Ийм гантел хэлбэртэй байж болно. Аль эсвэл юм солилцсон гантел хэлбэртэй байж болно. Түүнийхээ дараагаар болохоор ийм дэлбэ хэлбэртэй байж болдог юм байна. За ийм бөөрийнхий байх юм бол S орбитал. За орбиталууд ч болохоор байна шүү дээ тийм ээ. S, P, D, F гэдэг ийм орбиталууд байдаг. За тэгэхээр S орбитал нь ямар хэлбэртэй юм бэ гэхээр бөөрөнхий хэлбэртэй юм байна. За P орбитал нь болохоор нөгөө хүмүүс ингээ гартаа өргөж тасгал хийдэг шүү дээ тий. Тэрэн шиг юм гантел хэлбэртэй. За D нь болохоор юм хоёр ширхэг гантелийг нийлүүлсэн юм шиг байгааз тэгэхээр үүнийг солилцсон гантел хэлбэртэй гэж хэлж байгаа юм. Солилцсон гантел хэлбэртэй. За D-г ингээ харахаараа арай жоохон юм дэлбэ шиг болчихж байгаа үстэй тий. Гурван шиг гантел нийлээд ирэхээр нэг юм дэлбэ тий. Тэгэхээр үүнийг болохоор дэлбэ хэлбэртэй гэж хэлж байна. За тэгэхээр давхраанууд дээр орбитал гэж байд юм байна. Тэр орбиталууд нь за энэ тий SPDF гэдэг эдгээр нь болохоор орбиталууд шүү хүмүүстээ. Орбитал. За орбиталууд нь болохоор бөөрөнхий гантел, солилцсон гантел, за тэгээд дэлбэ хэлбэртэй гэж бол байдаг байх нэ. За ийм бүгдээрээ уншижсэн орбиталын талаар мэдээд авлаа тий. Тэгэхээр яг нэг энэ давхраанууд дээр давхраач одоо ингээд цөмийгөө тойрол ингээд байрлаж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр давхраанууд дээр электрон сууж байгаа шүү дээ. Электронууд болохоор юун дээр сууд юм бэ гэхээр орбитал дээр суудаа гэсэн. Бид нар одоо ингээд ангидаа очиод тий ширээн дээр суугаад хичээлээ хийдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яах нь тэр одоо шинэ цөмийг одоо багшгээ бодчихъя л доо тий. Тэгэхээр багшигаа ингээд тойрч сууж агаад хүүхдүүд бүгдээрээ ингээд ширээн дээр суугаад хичээлээ хийдэг шүү дээ. Тэгэхээр бидний сууж байгаа тэр ширээ чинь болохоор атомор ярих юм бол орбитал ахна шүү дээ. Дээр нь сууж байгаа хүүхдүүд нь болохоор электронууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл багшигаа тойроод ширээн дээр суугаад хүүхдүүд хичээлээ хийдэг. Яг тэрэн шиг цөмийг тойроод орбитал дээр суугаад орбитал дээр электронууд сууд юм байна. За тэр орбитал ч өөрөө давхраан дээр байрладаг тий. За энэ яг ангийн зохион байгуулалтаа яг ижилхэн байдаг хүүхдүүдийн хардаа. За ингээ багш энд байлаа тий багш. За бүгдээрээ дугуй ангид байна гэж бодчих. Багш ингээ байлаа. Багшийг тойроод ингээд юу нөгөө
ширээг ингээд нөгөө юу яаж тавих вэ те? Ингээд давхраа үүсгэж тавих чинь одоо юу гэж хэлдэг лээ хүмүүстээ? Үе үүсгэж тавина гэдэг лөө. Ингээд давхраа үүсгэж тавьчихдээ шүү дээ те ширээнүүдээ. За ингээд энэ давхраан дээр ингээд ширээнүүд байрлуулж байна те. Эхний давхраан дээр болохоор зөвхөн S гэдэг орбитал байна. Бөөрхий ширээ байна те. Дараагийн давхраан дээр нь болохоор S болон P гэдэг орбитал байна. Гурав дахь давхраан дээр нь SPD гэж хэлдэг. За дараагийнх нь дөрөв дахь давхраан дээр SPD-ийн дараагийн орбитал нь юу вэ? SPD F. За та нарыг энэ бичиж авсны дараагаар тайлбарлахгүй бол та нарыг бичээд завгүй байгаа тах шүү. Тэгэхээр анхаарахгүй юм шүү гэнэ. За явчихсан энэ хэсгийг бичээд авчихаа. За тэгэхээр хүүхдүүдээ ингэдэм байна. Эхний давхраа байгаа штэ. За энэ багшийн оронд ингээд цүм байна тий. Атомын гол цүм байна. Цүмэд орой давхраа байрлаад давхраан дээр болохоор орбиталууд байрлана. Эхний давхраан дээр зөвхөн S орбитал. Хоёр дахь давхраан дээр S-ийн дараагийн ямар орбитал байдаг вүлээ? P орбитал. Гурав дахь давхраан дээр S орбитал, S-ийн дараагийн ямар орбитал байдаг вүлээ? Гурав дахь давхраан дээр P. P орбитал, P-ийн дараагийн орбитал нь D. Хардаа хүүхдүүд. Эндээс ингээ харах юм бол эхний давхраан дээр нэг л орбитал гарч ирж байгааз, хоёр дахь давхраан дээр хоёр орбитал гарч ирж байгааз, гурав дахь давхраан дээр гурван орбитал, дөрөв дахь давхраан дээр дөрвөн орбитал гарч ирнэ. SPD тэрнээс гадна ямар орбитал байдаг вүлээ? SPD-гээс гадна F. F гэдэг орбитал байна тий. За тэгээд 5 дугаар давхраан дээр болохоор энэ SPD орбитал. Дөрвөөс илүү давхраатай байх юм бол энэ SPDF гэдэг орбиталууд л гарч ирээд байна гэсэн үг байна шүү. За тэгээ хамгийн ихтэй 7 давхраа гэж байгаа шүү дээ тий. 7 дээр болохоор бас яг нь энэ SPDF гэдэг орбиталууд л гарч ирд юм байна. Өөрөөр хэлбэл эхний давхраан дээр нэг орбитал, хоёр дахь давхраан дээр хоёр орбитал, гурав дахь давхраан дээр 3 орбитал, тэгээ 4-өөс 7 дугаар давхраан дээр болохоор байгаа бүх нөгөө SPDF гэдэг орбиталууд гарч ирж байгааз SPDF-ээс өөр орбитал гэж бол байхгүй. Одоо анги дотор ширээ байрлуулах юм бол яах юм те? Бөөрийнхий ширээ гэж байна, гантел хэлбэртэй ширээ гэж байна, соливсон гантел гэж байна. За тэгээд дэлбээ хэлбэртэй ширээ гэдэг те. Ийм хэдэн ширээл байгаах нь шүү дээ. За тэгээд ийм байгаа энэ хэдэн ширээг л яг анги дотор ингээ байрлуулна гэсэн үг те. Байрлуулахдаа эхний давхраан дээр нь зөвхөн бөөрийнхий ширээгээ S тавина. Дараагийн давхраан дээр болохоор S болон P. Гурав дахь давхраан дээр нь SPD тавиад дөрөв дахь давхраанаас эхлүүлээд SPDF-тэй байгаа бүгдийг ингээ байрлуулж өгнө гэсэн үг. За ингээл байрлуулж чинь гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бол бүгдээрээ атомыг тойрж байгаа электронууд маань ямар орбитал дээр ямар дарааллаар дүүргэгддэг юм бэ гэдэгт талаар үзэж байна. За ямар ч гэсэн та нар минь энэ хэсгийг тэмдэглээд авчихаа. За тэмдэглэж авсныхан дараа ярилцгаая. Шүү. За тэгэхээр хүүхдүүдээ одоо энэ дээр болохоор Aufbau-гийн зарчим гэхээр юу хэлж байгаа юм бэхээр Aufbau гэдэг нь өөрөө энэ дарааллыг нь илэрхийлж байгаа зарчим хэлж байгаа. Хамгийн түрүүнд нэг S орбитал дүүргэгдэнэ. Тэрний дараа 2S орбитал дүүргэгдэнэ. Тэрний дараа 2S болон 2P болон 3S орбитал дүүргэгдэнэ. За дараа нь те яг сумны дагуу ингэж дүүргэгдэнэ гэдгийг яг нь Aufbau-гийн зарчим бол гаргаж ирсэн байна. За Aufbau гэдэг нь болохоор өөрөө герман хэлний барих, байгуулах гэсэн үгнээс гаралтай юм үг байх нь. Тэгэхээр яг нь атом дах одоо орбиталууд ямар дарааллаар ингээд дүүргэгддэг юм бэ гэдгийг нь энэ Aufbau-гийн зарчим бол тайлбарладаг байна. За үүнийг болохоор Aufbau-гийн зарчим. За орбиталууд яг ямар дарааллаар дүүргэгддэг юм бэ те гэдгийг бол тайлбарладаг. За тэгэхээр эндээс ингээд харахаар хамгийн түрүүнд бол нэг S орбитал дүүргэгдэнэ. Дараа нь ямар орбитал дүүргэгдэх вэ хүүхдүүд? 2S.
Оо тийм. За бүгдээрээ дуулаа. За нэг эхлээд 2P, дараа нь 2S, 2S-ийн дараа 2P, 2P-ийн дараа 3S, 3S. Яг нь 3S 4 гинэ. 3S-ийн дараа 3P, 4S, 3P 4S. 3P 4S аваад одоо дараа нь 3D, 3D 4P, 5S, 4P 5S. Энэ иймэрхүү маягаар ингэж дүүргэж чинь тий. За тэрний дараа 4D, 5P, 6S. Оо яг үн. Ингээд яг энэ сумныхаа дагуу дүүргэгдээд байгаа биз. За 4D 5P 6S. За тэрний дараа 4F, 5D, 6P, 7S. Яг үн ингээл дүүргэгдэг гэсэн үг. За тэр хүмүүс минь яг энэ дараалалаараа тий харж байгаад ингээд бичээд байгаа юм шүү. За ингээд 4F тэгээд 5D цэнхрээр тодруулсны дараалалаар тий ингээд дүүргэж байна. За дараагийн дүүргэгддэг нь болохоор багш нь одоо нэг өөр өнгөөр тодруулчихаа. За сарлаар ч юм уу тий. За энэ тий ийм дараалалаар ингэж дүүргэж байна. Өөрөөр хэлбэл энэ сумаа дагаад л дүүргэгдээд яваад байгаа биз. За энийг бол ингээ анхаарах юм шүү. За ингэж дүүргэгдэв юм байна. 6S-ийн дараа 4F 5D 6P 7S. За дараа нь 5F 6D. Энэ латин дуудлагаар нь дуудах юм бол 6D гэх тэ. Англи дуудлагаар нь дуудах юм бол 6D гэж дуудаж байгаа. 6F 7D. За. 7S-ийн дараа 5F 6D 7P гэх мэт тэ. За иймэрхүү маягаар дүүргэж юм байна. За тэгэхээр одоо бүгдээрээ үйлдэх системийнхаа 21-р элемент болох скандийг ямар дараалалаар дүүргэгдээд байгаа юм бэ гэдгийг харъя. Энэ дээр хүүхдүүдэд бас нэг хэлж өгцүүлнэ. S орбиталыг чинь бид нар одоо ингээ буурынхын ширээтэй зүүрлээд байгаа шүү дээ, тэ? S-ийг буурынхын ширээтэй зүүрлээд байгаа. Тэгэхээр энэ буурынхын ширээн дээр хамгийн ихтэй 2 хөвгт сууж болно. Өөрөөр хэлбэл S дээр хамгийн ихтэй 2 электрон сууж болно гэсэн үг. За энэ гантел хэлбэртэй ширээ гэдэг гантел хэлбэртэй орбитал чинь ямар орбитал вэ? Гантел хэлбэртэй орбитал. Хүүхдүүд минь. P. P дээр хамгийн ихтэй 6 электрон сууж болно. За дараагийнх нь болохоор юм солилцсон гантел хэлбэртэй ийм орбитал D. Хамгийн ихтэй 10 электрон сууж болно гэж байгаа юм. За тэрний дараагийнх нь болохоор 3 ширхэг гантелийг ингээд нийлүүлсэн юм шиг те. F. F дээр хамгийн ихтэй 14 электрон сууж болдог гэж байгаа юм. 14 электрон сууж болно. За тэгэхээр сканди буюу 21-р элементийн атомын бүтцийг бичиж үзье тий. За тэгэхээр электрон хуваарлтыг бичье. За тэгэхээр эхний 1-р давхраан дээр хэдэн электрон байх вэ? 2. 1 S дээр 2. S чинь нөгөө хамгийн ихтэй 2 л байдаг гэсэн шүү дээ. За дараагийнх нь 2-ын S дээр 2-ын S дээр хамгийн ихтэй хэд байх вэ? Электрон 6. Биш. Яг S дээр нь. За 2. Ийм. Энийг харж байгаа хэлэм шүүхтүүд S дээр хамгийн ихтэй 2 электрон байд юм тий. P дээр хамгийн ихтэй 6 электрон байд юм D дээр хамгийн ихтэй 10, F дээр хамгийн ихтэй 14 байд юм гэд. За тэгэхээр 2S-ийн 2. За 2S-ийн дараа 2 P гарч ирнэ тий. 2 P-ийн хэд вэ? 6. P дээр хамгийн ихтэй 6 шүү дээ. 2P-ийн 6. За 2P-ийн дараа ямар орбитал гарч ирэх вүлээ? 3S. 3S. S тэр хамгийн ихтэй хэд вэ тий? 2. 2. За 3S-ийн дараа юу гарч ирэх вэ? 3P. 3P. P дээр хамгийн ихтэй хэд байдаг лээ? 6. 6. За 3P-ийн 6-гийн дараа тий ямар орбитал гарч ирэх вэ? Хүүхдүүдүүд харж байгаа үстэй тий 1S гарлаа, 2S гарлаа, 2P гарлаа. Багш нь тэр дээр шараар тодруулаа яваад шүү. Дараа нь 3S гарлаа. Одоо 3P. 3P-ийн дараа чи юу гарч ирэх вүлээ?
3D. 3D бол биш. Сумныхаа дагуу явна шүү дээ. 4S. 4S-тэй сумчин болохоор багш нууд ногооноор тодруулж जैन те. Ингэж хажуу тишээ налуу байдалтай явж байгааз Ауповын зарчмыг илэрхийлдэг сум нь те. Ингээ хажуу тишээ налуу байдалтай явдаг аа. За, тэг сум нь болохоор эндээсээ эхэлдэг шүү хүмүүстээ. Багш нуудын улаанаар ингээд зураад үзвэл яаж эхэлдгийг нь ингээд эндээсээ ийшээ чиглэлтэй те. Ийшээ ингэж чиглэлтэй. Тэгэхээр эхлээд 3P яваад дараа нь болохоор 4S явж байгааз 4S. 4S дээр S дээрэр нь хамгийн ихтэй хэдэн электрон байдаг гэдэг байгаа лээ. Эндээс л харна шүү дээ хүмүүстээ. Энэ S дээр ингээ хамгийн ихтэй хэдэн электрон байдаг гэж юм? 2. 2 байдаг тий. 2 байна. За ингээд энэ хүртэл нийт хэдэн электрон болвоо гэдгээ тоолж үзье. Багш нь түр томруулчих. Хараа нийт хэдэн ширхэг электрон бэ гэдгийг ингээ 1S дээр 2 гэдэг чинь 2 электрон. Ингээд энэ дээр 2 2 те ингээд 4 дээр 6-ыг нэмэхэр чи хэд вүлээ? 10. 10 дээр энэ 2-ыг нэмлээ. 12. 12 дээр 18 дээр 2-ыг нэмээд 20 те. За тэгэхээр 21 электроныг л бичих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр 4S-ийн дараа одоо ямар орбитал гард юм бэ? 4S-ийн дараа 3D. тий 3D гарнаа тий 3D дээрээ за байж байгаарай. За 21-ээс 20 электрон бол сая бичигдсэн шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ 3D дээр хэдэн электрон байх юм бэ? 1 электрон байна. Тэгээ ингээд нийт 21 электрон бичигдлээ. 21 электрон бичигдлээ. За тэгэхээр сканди 21 гэдэг чинь бол ингэж бичигдээд байна тий. За эхний давхраан дээр эхний давхраа гэдэг нь хүмүүстээ хардаа. Одоо энэ уртлын нэгийн тоо эн чинь эхний давхрааг илэрхийлээд байгаа шүү. 2. Тий. Эн чинь ингээд давхрааг илэрхийлээд байгаа тий. Энэ урд байгаа энэ тоо. За энэ бол ингээд давхрааг илэрхийлж байгаа тоо шүү. За тэгэхээр эхний давхраан дээр 2 юм байна. 2 дараагийн давхраан дээр 8. Яг урталтай 2-ын тоотоонууд те ингээд дараагийн давхраа болно. Зөв. За энэ дээр 2 те энэ дээр 6 ихэр чин багш дээр ингээд нийт бичсэн байгаа. Ингээд 2 дээр 6-ыг нэмээд 8 электрон байна те 8 электрон. Дараагийн 3 давхраан дээр 10 электрон. Яг 10 хардаа энэ 3S-ийн 2 3P-гийн 6 3D-гийн 1 3S-ийн 2 те S нь 2 байгаа. За 2 дахь давхраан дээр 8 электрон. Одоо энэ дээр багш нь дахиад ингээд жоохон томруулах юм. Yes. 9-тэй энэ эхний S дээр 2, P дээр 6. Тэгээд дараагийнхын юун дээр байгаа лээ? 3D. 3D дээр 1. Ингээд 1 2 1 биш 2 6 1 гэхэр чинь нийлээд хэд вүлээ? 2 дээр 6-ыг нэмээд 1-ийг нэмэхэр. 9. 9. За тэгэхээр 3 дахь давхраан дээр бол 9 электрон байгаа юм байна. Хамгийн сүүлийн 4 дахь давхраа гэдгийг чинь бид нар яаж мэдээд байгаа илээ? Энэ дотроос 4 дахь давхраа гэдгийг яаж харах вэ хүмүүстээ? Энэ үстэй те. Энэ урталтай 4-ийн тоотой байх юм бол багш нь сэхрээр тодруулчлаа. 4-ийн тоотой байх юм бол 4 дахь давхраа. 4 дахь давхраан дээр нийт хэдэн электрон байна? 2. Нөт. Тэгэхээр 4 дахь давхраан дээр 2 электрон байх юм байна гэсэн үг. За ингээ 2 8 9 2 гэдэг хуваарлтыг ингэж хийж байна. Одоо нөгөө 2 8 8-аар дүүрдэг гэсэн хуваарлт бол одоо байха болцсон шүү дээ тий. 21 дугаар элементээс эхлүүлээд ондоо болцсон. Өөрөөр хэлбэл эхний давхраанд 2, 2 дахь давхраанд 8 тэгээд цаашаа тий хэдэн электрон байхыг нь энэ Ауповын зарчим биччихээж электронууд үүргэж биччихээж тодорхойлж байна гэсэн үг шүү. За ийм байна. За тэгээ энтэй холбоотой бол нэлээд олон сайхан дасгал ажиллана. За одоо дахиад нэг дасгал ажиллая. Ямар элемент дээр ажиллах вэ? 42. 32 гэсэн үү? 42.
42. За 42 дугаар элемент дээр ажиллаад үзье тийм ээ. За та нарын явж ирсэн эхлээд энэ хэсгийгаа тэмдэглээд гараа өргөх туршлага дээрээ дарчих. За тийгээд дараа нь хамтдаа 42 дугаар элементийг ажиллая. За одоо болохоор бүгдээрээ 42 дугаар элементийг тий электрон байгуулалтыг нь электроны хуваарлтыг энийг электроны хуваарлалт гэж хэлдэг шүү хүмүүдээ. Электроны хуваарлтыг нь бичих гэж байна. Одоо нэг давхраан дээр хэдэн электрон хуваарлагдах юм бэ тий? Энийг болохоор электроны хуваарлалт гэж хэлдэг. За тэгэхээр эхний 1s дээр одоо 1s тий 1s дээр хамгийн ихтэй хэдэн электрон байх юм бэ? 2. 2. Дараагийн 2s дээр 2. Дараа 2p 6. 6. За одоо хүмүүс нөө сумныхаа дагуу явна штэ. Ингээд тийм ээ сумныхаа дагуу. 2s-ийн дараа 2p-ийн дараа 3s юм биш үү? 3s дээр 2. за 3s-ийн дараа энэ сум маань ингээд явж байгаа штэ тий нэг иймэрхүү авбогийн зарчимчин сумаар илэрхийлэгддэг штэ. Сумаал дагаад явах хэрэгтэй гэсэн үг. За 3s дүүрсэн 2p-ийн дараа 3s дүүрсэн. Одоо тэрний дараа чи юу дүүрэх вүлээ? 3s-ийн дараа 3p. 3p 3 p дээр хамгийн ихтэй хэд байдаг вүлээ? 6. 6. Зөв 3p-ийн дараа 4s. 4s-ийн 2. За 4s 2 одоо энэ хүртэл ингээ нийт хэдэн электрон бичигдсэн ингээд нэмчүүл сайн байдаг. 10, 12, 18, 20. 4s-ийн 2 хүртэл нийт 20 электрон байна мөн үү? Тэ. За 4s-ийн дээр дараа 3d юм уу? 4s-ийн дараа хардаа хин. 3d вэ тий? 3d дээр хамгийн ихтэй хэд байдаг вүлээ? 6. D чинь 10 шүү дээ. P чинь 6. За D дээр 6. Дараа нь 4P. P дээр хамгийн ихтэй хэд гэж ойлоо? 6 тий? 6 хаа. Ямар цээжилж авах хүртлээ эсвэл ингэ биш ч хөхтүүд S дээр 2, P дээр 6, D дээр 10, F дээр 14 байдимаа гэд тий. За P дээр 6 дараа нь 5 S-ийн 2. За инхээр одоо энэ хүртэл хэд болсон бэ? 38 мөн үү? 20, 30, 36, 38. Энэ дээр хүрэхэд ингээ 38 электрон бичигдсэн байна тий. За 42-оос хэтрүүлээ авчиж болохгүй шүү дээ. За 5S-ийн дараа 4D юм байна тий. 4D-ийн хэд вэ? 38-аас одоо 42 болох гэдэг шүү дээ. 4 бүр үү? Аха. За энэ 42 электрон маань эхний давхран дээр хэд вэ? За хэд вэ ч гэдэг угаасаа 2 тий. 2 дахь давхран дээр 8. 2 дээр 8. 3 дээр 10, 3p-ийн 6, 3s-ийн 2. 2, 6, 10. 2 дээр 6 нэмээд 18. За 4-р давхрыг хардаа. Энэ дээр ингээд 4-р давхраа байна. 4s-ийн 2, 4p-ийн 6, 4d-ийн 4 юм биш. 4, 2, 6, 4 12. За хамгийн сүүлийн 5 дугаар давхраан дээр хэд вэ? 2. Ингээд хуваарлтыг бичнэ гэсэн үг. Бид нар нөгөө 288 гэдэг дүрмээс шал ондоо хуваарлт бичигдэж байгаа биз? Тэр 288 чинь эхний 20 элементтэй хамаатай дүрм шүү хүмүүдээ. Одоо болохоор бүгдээрээ дараагийн 21-ээс хойших элементүүдийг те яаж бичдэг юм бэ гэдэг талаар үзэж байна. За юм байна. За гэрийн даалгаварт болохоор номер 18 дугаар элемент бараг та нар чадна тий бүгдээрээ чадах бах. Дараагийнхан 23 дугаар элемент. За тэгээд 101 дугаар элемент. Энэ 3 элемент дээр бичээд үзэх хэрэгтэй юм. За гэрт энэ 3 элемент дээр бичээд үзэх юм шүү. За өнөөдрийн хичээл ингээд боллоо.